За би маш тодорхой санал хэлнэ. Яг тэгэхээр энэ барилгын үүх түүхийг маш их сайн мэдж байгаа хөө. Би бол энэ барилгыг нураахгүй авч үлдэх ийм санал хэлэх гэж байгаа. Яагаад гэвэл би зүгээр өнөөдөр бодож байгаа ч юм уу эсвэл энэ материалтай танилцчаад санал хэлж байгаа хүн биш ээ. Энэ барилгыг нураах тухай одоо иргэдийн хурлын тогтоол гаргаж байсан, үүнийг цуцалж байсан ийм хүн байгаа. Тэгэхээр яагаад энэ барилгыг нураахгүй гэж одоо та үзэж байна гэвэл 2022 онд аялал жуулчлалын анхдугаар чуулганыг энэ Ховд аймаг зохион байгуулад тэн дээр Улаанбаатар хотоос яг энэ соёлын чиглэлээр ажилладаг 9 эксперт багш ирсэн. Тэр багш нарыг бид бүхэн ураад яг нэгдүгээр цэцэрлэг рүү ороод за энэ барилгыг бид нар ингээд нураах гээд тогтоол гаргацсан байгаамаа. Энэ дээр та бүхэн одоо бас мэрэгжлийн экспертүүдийн хувьд одоо саналаа хэлээч гэдэг ийм асуудал ярьсан. Тэр экспертүүд бид бүхэнд юу гэж зөвлөсөн гэхээр Ховд хот бол 340 жилийн түүхтэй ийм хотоо. Монгол улсын одоо хамгийн урт настай 3 хотын нэг нь бол Ховд хот. 1668 оноос түүхэнд тоологддог. Тэгээд ингэж зөвлөсөн. Тэгээд би өчигдрөөс эхлээд бас нэлээд олон хүнтэй ярьсан. Жишээлбэл соёлын өвийн үндэсний төвийн дарга Инкот гэдэг хүнтэй өөрийн биеэр ярьсан. Энэ соёлын өвийг аврам хамгаалах газрын ахлах мэргэжилтэн анх санаа гэдэг хүнтэй ирсэн. Манай Гавьяат Гамбол түүхийн доктор Симүнэ Баяра судлаач, олон улсын судлаач хүн. Тэгээ энэ бүх хүмүүсээс одоо бид нар ийм асуудал яригч байна. Ямар юу гэж зөвлөх вэ гэхээр өмнө бидний уулзсан экспертүүч тэр энэ түүхчич тэр энэ нэрээсээ яагаад нурааж болохгүй. Яагаад гэвэл Ховд хот бол Монгол улсын эрдэнэ хот. Энэ ЮНЕСКОд одоо эртний түүх энэ өв тээдэг ийм хотууд байд юм байна. Ийм хотуудын сүлжээ гэж байд юм байна. Энэ сүлжээнд Монгол улсаас бүртгэгдэх боломжтой ганц хот бол Ховд хот. Тийм учраас энэ Ховд хотын энэ түүхэн барилгуудыг яагаад ч нурааж болохгүй нэгдүгээр. Хоёрдугаар тэр экспертүүд юу гэж хэлсэн гэхээр Ховд аймгийн энэ архитектор төлөвлөгөөг бол маш их бодож хийсэн ийм хот байна. Энэ төвөөсөө зугтах ийм тэмүүлэлтэй хот байна. Яагаад энэ хоёрхан давхрын 3-4 барилга барьчихв? 1960 оны барилга. Манай театр, хөгжил политехник коллеж, нэгдүгээр цэцэрлэг, энэ цаслалтаа зөвсгөрөө сургуулийн барилгууд бүгд нэг онтой. Тухайн үед бүр олон улсын одоо архитекторууд ирж энэ барилгуудын зургийг барьж өгөөд, хийж өгөөд, ингээд бариад ингэж үлдсэн ийм барилга. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ одоо миний сая дурддаг 4 барилга бол Ховд аймгийг ирээдүйд авч явах, ирээдүйд энэ Ховд хот бол эртний хот юмаа гэдгийг илтгэх ийм зүйлээ. 50 жилээс дээш настай барилгуудыг бол эртний барилга гэж ингэж тооцож явдаг. Тэгээд танаа энэ 4 барилга ялангуяа нэгдүгээр цэцэрлэгчин бол эртний барилгуудын тоонд орноо. Энэ судлаачид бүгд хэлж байна. Бүгд энэ манай энэ барилгуудыг бүгдийг мэдж юм лээ. Тийм учраас энэ барилгуудыг яагаад ч нурааж болохгүй. 2021 онд бид бүхэн иргэдийн хурлаараа тогтоол гаргаад ихэл цогцлбор барина гэд ингэж явж ирсэн. Тэгээ бид нар чинь судлаачдын одоо тэр түүхчдийн, археологчдын одоо саналыг сонсон шүү дээ. Тийм учраас энийг ерөөсөө нураахгүй гэдэг дээр хатуу бат итгэлтэй болоод шийдвэрээ гаргаад аймгийн засаг даргын тамгын газарт өмчтөн эзэмшүүлээд энэ чинь хамгаалагч юм. Тэгээд 2024 оны 9 сард 1.4 тэрбум төгрөг тавиад тэгээд ажлын даалгаврыг энд засаж одоо нэг хүчтэй аргаар засаж болох юм бэлээ. Зураг хөрөг бүх юм хийгдсэн байна. Тэгээд энд юу оруулах вэ гэхээр Ховд хотыг судлах музей, уран зургийн галерей, аялал жуулчлалын мэдээллийн төв орно. Энэ Ховд хотын энэ талбай дээр ирсэн жуулчин юм уу гадна дотны хүмүүс ирээд шууд одоо талбай дээр зураг хөргөө ахуулаад шууд энэ нэгдүгээр засгийн хуучин энэ мэдээллийн төв рүү ороод Ховд хоттой бүрэн танилцаад Ховд аймагтай танилцаад энэ олон угсаатан гэдэг чинь ямар гайхамшигтай ард түмэн байд юм бэ гэдэг. Ингээд мэдрээд гарах ийм л боломжийг үүсгэх ёстой. Та нар зүгээр төсөөлөд бод 12 давхар ч юм уу 15 давхар шил толь болсон сайхан барилга баригч. Зүгээр тэгээд яаж харагдах вэ? Тийм барилгыг бид хөө хаач барьж болно. Тэр соёл юу шин согсол руугаа бид нар 10 20-ыг барь хамаагүй. Тийм учраас бид нар энэ түүхээ л авч үлдэх ёстой. Энэ дээр та бүхэн маань одоо бүр ёстой иргэний зориг гаргах ёстой шүү, ухамсар гаргах ёстой шүү. 30 жилийн дараа 40 жилийн дараа пүрүүгаан тухайнтай хүн байж гэж хэн ч хэлэхгүй. Тэр үеийн мундаг ухаантай хүмүүс байж гэж бидний үр хоочид одоо бид бүхнээр бахархах болно шүү. Тийм учраас энэ барилгыг одоо нураалгахгүй төлөө энэ барилгыг түүхэн их загвараар нь ашиглахын төлөө бид бүхэн үнэхээр одоо ажиллах ёстой.
Энэний тулд маш олон одоо судалгаа хийж маш олон үнэтэй ярьж зөвлөгөө авсан шүү. Та бүхэн маань бас нэгийг бодож хоёрыг тунгааж одоо шийдвэрээ гаргаараа гэж хэлье. Тэгээд аймгийн засаг дарга бол тодорхой саналтай байж. Сая би хэлсэн тийм. Та Монгол улсын соёлын яамд албан тоотой илгээгээд соёлын өвийн үндэсний төвд одоо өсөлтөө гаргаад ерөөсөө ингээд яг мэрэгжлийн хүмүүсээр нэг дүгнэлт гаргуулчих. За энэ үнэхээр нэгдүгээр цэцэрлэг болох юм байна. Танай цаст болох юм байна. Энэ хөшөөнүүд чи ийм хөшөө дурсгалтай юм байна гэд. Би сая харамсалтай түүх хэллээ шүү дээ. Маймачи хот гээд 300 хэдэн жилийн өмнө байсан тэр хот байсан гэдгийг одоо батлах байшин нурцсан. 1924 онд барьсан барилгаа бид нар хамгаалах ёстой. 10 жилийн дараа 20 жилийн дараа магадгүй 50 жилийн дараа бид бүхэн энийг музей болгоод үзүүлээд хүмүүсээс мөнгөө саагаад хүүхдүүхээр бахархах ёстой. Энийний төлөө бид нар энд сууж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье.